Энэ өглөө үзэгч та бүхэндээ бид эмч эмнэлгийн байгууллагын мэрэгжилтэн бэлтгэдэг анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулиас бэлтгэсэн сурвалжлагыг хүргэлээ. За үргэлжлүүлээд бид зочинтой студид шууд ярилцах гэж байна. За COVID-19 буюу коронавирусын шин дэгдэлттэй холбоотой энэ халдвар төвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготойгоор бид олон үйл ажиллагааг шат шатанда зохион байгуулж байгаа. За тэгвэл үүний нэг бол сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулиуд, ихтэй сургуулийн суралцагчдыг хичээлийг төр завсарлуулж за цахимаар хичээл олгож байгаа явдал. За тэгвэл энэ мэдчлэн бид цаг үетэйгээ холбоотой цаг үеийн асуудлаар та бүхэндээ мэдээлэл хүргэх үүднээс студид зочтой урьдаг юм аа. Ингээд үргэлжлүүлээд манай эхний зочинтой хөтлөгч Бэлгүү Ангал ярилцахад бэлэн болсон байна. Өглөөний минь сайхан амарсан уу? За сайхан амарсан уу? Хөтөлбөрөө зочны ярилцлагын цагаар үргэлжлүүлээ. Студид бид өнөөдөр боловсрол соёлын шинжлэх ухаан спортын яамны харьяа боловсролын хүрээлэнгийн захирал хавсран ирсэн байна. Өглөөний минь хүргээ сайхан амарсан та. Өглөөний минь хүргээ энэ өглөө сайхан цас килмаж ороод их сайхан өглөө болж байна. Сайхан өглөө. За тэгэхээр манай хөтлөгч ботогийн дурдсан чинь за хүүхд цахим хичээлийн одоо үргэлжлэх хугацаа бол бас нэмэгдэж явах шиг байна. Тэгэхээр хүүхдтэйгээ аав ээжүүд ажиллах, хүүхдэд илүү анхаарах цаг хугацаа нэмэгдэж байна гэж бас ойлгох хэрэгтэй. Тэгэхээр юуны өмнө эхлээд энэ цахим хичээлийн үйл явцаар нь ямар үе шаттай агуулгыг ирэн тав хүн хэрхэн ирэн боловсруулж байна вэ? Тэгээ боловсрол соёлын спортын яамны боловсролын хүрээлэн бол ерний сургалтын ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын одоо сургалтын хөтөлбөр агуулгыг барьж байгаа газар. Энэ утгаараа бол энэ одоо дэлхийд даяар одоо төгшүүр зарлчихсан байж байгаа энэ их аимшигтай өвчний вирусаас одоо монголчууд хамгаалах энэний цаана бол нэгдчихэж бүгдээрээ одоо амжилттай гарах юм асуудал байж байна. Энэ хүрээнд дөрөв нь одоо төр засгийн шийдвэр гаргаад одоо суралцагчдын сургалтын асуудлыг бол 3 сарын 30 хүртэл тиймээ сонгочихлоо. Урд нь бол бид 1 сараар сонгосон байсан. Энэ хугацаанд бид нэр ямар асуудыг дэвшүүлж тавьбайг бол энэ суралцагчид маань гэртээ одоо юу хийх вэ? Мэдээллийн технологиг ашиглаад дээр нь одоо мэдээллийн хамгийн хүчтэй том хэрэгсэл болсон телевизүүдийг ашиглаад ер нь энэ дээр бол телевизүүдийн холбоо бол маш одоо гайхалтай дэмжлэгийг үзүүлж байгаа. Ингээд бүх телевизүүд дээрээ дамжуулаад ерөнхий боловсролын сургууль үздэг суралцагчдын сургалтын агуулгыг одоо телевизийн хичээл болгож дэвшүүлж тавьж байгаа. Энэгээр бол их амжилтанд хүрсэн. Энэ өнгөрсөн одоо хугацаанд явагдсан хичээлүүд маань эцэг эхчүүдээс суралцагчдаас багш сургууль хөгжүүлэгчдээс ер нь тодорхой хэмжээний нааштай тийм одоо эерэг тийм одоо үзүүлэлтүүдийг бол авчина. Тэгэхээр бид нар энэ сургалтын агуулга хөтөлбөрийг бол яг ерөнхий боловсролын сургуулиуд үздэг. Тэгэхээр яг агуулгаар нь алдагдуулахгүйгээр бид нар үргэлжлүүлээд сургалтын агуулгыг тодорхойлоод тэгээд багш нартайгаа багшийн мэргэжлийн ажлын институтын одоо багш нартайгаа манай одоо энэ чиглэлийн мэргэжлийн одоо бас тэргүүлэх багш нартайгаа хамтарч боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид ажилчид бол энэ контентуудыг бэлтгэж гаргаж байгаа. Тэгэхээр энэ бол бас мэдээ сургалтын агуулга хөтөлбөрүүд ингээд яваад багш нар маань үзээ тэгээд хүүхдүүдтэйгээ ажиллаад маш олон арга хэрэгслүүд гарч байна. Нөгөө талаас ер нь өргөн утгаар наваад үсэх юм бол эцэг эхчүүд гэр бүлийн суралцагчдын гэр бүлийн орчин энд бас баяртай байна. Бид нар өнгөрсөн жилүүдэд аваад үзэхэд энэ хүүхдүүдэд ерөнхийдөө бол за таны сургуульдаа яв эргэж ирээд гэрийн даалгавраа хий гэдэг ийм л үйл даатах юм байсан байна. Тэгээ хүүхдүүд бол маш их баяртай байж байгаа. Эмээ нэртэйгээ, өвөө нэртэйгээ, эцэг эхтэйгээ хамт байгаад хичээлээ үзээд судлаад тийм байна, ийм байна гэдээ ярилцаад хоорондоо тэгээд эргээд одоо гэрийнхаа даалгаврыг хамтарч ажилладаг. Бид нар чинь зүгээр л ингээл үзээлээдэг, дэвээлээдэг. Хүүхдүүдээ ер нь орхигдуулсан. Ийм хандлагыг бас одоо ажиглаж харж штэ бид нар тийм ээ. Тийм учраас бол энэ телевиз хичээлийнхаа чанартай илүү анхаарах. Ер нь бидний одоо энэ цагаан сарын өдрүүдэд бол Монгол ёс зан заншлын агуулга тал руугаа нэлээд хамааруулсан хичээлүүд орно. Хичээлүүдийнхээ хичээлүүдийнхээ агуулгыг бид нар зөвхөн урдталт нь бол бид нар одоо 7 хоногоор цагаар нь үндсэн нэг судтгтхан бүрээр нь авч үзэжсэн бол энэ 7 хоногоос эх 7 хоногудад бид нар олон хичээлүүдийн интеграц нэгдлэн маягаар бол сургалтыг зохион байгуулах ийм одоо хэлбэрээр одоо сургалтын хичээлүүдэд зохион байгуулахаар бэлтгээд ажиллаж байна. Тэгэхээр танхимын сургалт телевиз радиогоор дамжуулна гэж тэл хичээлийн хоёрын хооронд бас их асар ялгаа байж байна. Тэгэхээр тухайн одоо багш зааж байгаа багшид бас ур чадварын одоо чадамж бол шууд бол хамааралтай болж байна. Тэгэхээр
хүүхэд танхим хичээлээ одоо суралцах нэг өөр. За тэл хичээлээр нэг 10-аас 15 минут 20 минут ингээд хичээл заагдж байгаа хэл та. Тэгэхээр тэр хүртээмж тал дээр нь яаж ирнэ та бүхэн багш нарыг чадварчуулах хүртээмж тал дээр нь юуг авч үзэж байна вэ? Хяналт шалгалтыг хэрэг та бүхэн хийж байна? За бэлгүй ангалаач их сургууны аягүй чухал асуултыг асууж байна. Яг энэ боловсролын бүр нарийн мэргэжлийн хүн шиг яг чухал зүйл наа чинь. Юу хэлж гэнэ үгүй энэ агуулгыг энэ сурагчдад хүргэхийн тулд энэ хооронд бол маш их том орон зай байд юм аа. Энийг одоо багш хүн одоо эзэмшсэн байх. Энийг нөгөө багшлах урлаг, заах урлаг. Тэр агуулгыг хүүхдүүд аваач мэдүүлээд тэгээд тэр нь бол цаашаа өөрийнх нь ур чадвар болоод мэдлэг болоод эргээ цаашаа үйлдвэрлэл тэр хүүхдийн жинхэнэ одоо суур өмч болох хүртэлх энэ арга зүй бол одоо сургууных том асуудал байдаг. Одоо дидактикийн заах арга зүйн сургууль сэтгэл зүйн одоо маш том асуудал байдаг. Тэгэхээр яг энэ хэл хичээл дээр бол тухайн нэг сэдвийг бол багш хүүхдүүдэд ингээд өгөөд ангид бол одоо 30 35 40 хүүхд байж л ихэд дэвшүүлээд асуудал дэвшүүлээд тэгээд тэрний хүүхдүүд яаж хүлээж авч яах вэ? Тэрнээс хамаарч багш тухайн агуулгыг яаж хөрөх үү гэдэг бол яг тэр шууд багшаас хамаардаг асуудал. Тэгээд тэл хичээлийн хувьд бол бид нар тэр 40 минутын хичээлийн агуулгыг 15-аас 20 минутанд өгөхдөө бид нар тэн дээр маш их олон багш нар ажиллаж байгаа. За тэн дээр бол яг амьд харилцаа үүсэхгүй байна гэдэг тал дээр бол бэрхшээл мэдээж байгаа. Гэхдээ тэр агуулгыг ямар нэгэн аргаар асуудал дэвшүүлээд хүүхдүүдэд аль болох яг цэвэр одоо цомхон заах арга барил дээр л анхаарах хэрэгтэй. Тэн дээр үнэхээр одоо онцгой анхаарч байна. Гэхдээ энэ дээр бол ганцхан багшаас илүүтэй. Энэ дээр бол нэг хичээлийн цаана 5-аас 8 10 багшийн одоо хамтын хөтөлбөрийн оюуны бүтээл болж дэвшигдэн тавьчих. За одоо ингээд 3 сарын 30 хүртэл юуташ бид урьдчилан сэргийлэхүүднээс тэл хичээлийн хүүхдүүдтэй ингээд ямар нэгэн байдлаар аль болох одоо хүртээмж дээр нь анхаарч агуулгыг нь боловсруулах тал дээр олон багш эрдэмтэд бол оюунаа хилээж ажиллаж. За тэрний дараа бид яах вэ? Одоо хавар болно төгсөх ангийн хүүхдүүд, ахлах ангийн дунд одоо бага ангийн хүүхдүүд маань анги дэвшин суралцсан зарим нь ингээд ерөнхий боловсролынхаа сургуулийг төгсөөд ихтэй сургуульд оролт дэвшин одоо суралцсан. За бас зарим хүүхдүүд маань гадаадын ихтэй сургуульд шалгалт өгөх тэр зөвлөмж чухлаар их тавигдана. Тэгэхээр энэ тал дээр манай боловсролын холбогдох байгууллагууд ямар шат дараалалтай үйл ажиллагааг авахар бэлтгэж байна вэ? За зүйтэй. Би түрүү нөгөө нэг тэгш хамруулах тухай асуудал гэдэг дээр бас дахиад хоёр зүйлийг нэмээд хэлж байна. Бид нар бол энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд байж байгаа. Сонсголын бэрхшээлтэй. Энэ хүүхдүүдэд бас энэ сургуулийн агуулгыг одоо тасралтгүй хөрөхийн тулд хажууд олон дохионы багш нар дандаа ажиллаж байгааг та нар ажиглаж байгаа. Дээр нэг казах хүүхдүүд байж байгаа. Манай энэ яг одоо телевизүүдээр явсан үндсэн хичээлүүдийг казах хэлэн дээр нь орчуулад явуулж байгаа. Баян хөлгийн телевиз мөн туваа хэлэн дээр нь орчуулад явуулж байгаа. Энэ асуудал дээр бол одоо манай хүрээлэнгийн маань одоо хамтарч байгаа телевизийнхэн мөн одоо баян хөлгийн телевизийнхэн энэ дэр хамтраад ажиллаад бас үр дүнтэй байж байгаа. Тусгаал манай секторын манай нөгөө секторын ажилчид энэ дэр одоо илүү ажилладаг. За сая одоо их чухал асуудал ярьлаа. Ер нь энэ сургалтынхаа агуулгыг бид нар энэ хичээлийнхээ жилдээ багтаах уу гэдэг асуудал дэвшигчэр гэсэн үг утгаарна. Тэгэхээр бол бид нар яг энэ жил одоо яг хичээлийнхаа хуваарийн дагуу энэ асуудлаа шийдэж байгаа. Тийм учраас бол хичээлүүдийнхээ 7 хоногийнхэн цаг агуулга энэ дэрийг бид нар маш нэгт зааж орж байгаа. Мэдээж одоо хичээл эхэллээ гэж бодоход 4 сараас эхлэх юм бол нэгээс даваа гарагаас бим гараг хүртэл хичээлүүд орно. Амралтын өдрүүдэд хичээлнэ. Бид нар ер нь одоо бид намааг бага байхад бид нар бол 6 өдрийн хичээлтэй байлаа шүү. 6 өдрийн тэгээд тэр ажлуудаа тэг зохицуулна. Бидний нөхцөл байдалтай уялдуулаад энэ сургалтынхаа үйл ажиллагааг тасралтгүй агуулгахын хувьд бас тасралтгүй ингээд зохион байгуулж чадчихна гэж ойлгох ёстой. За эсэлтийн ерөнхий шалгалтууд цагтаа явагдана. Энд бол асуудал байхгүй санаа зовлтгүй гэж ойлгоно. Ямар ч байсан бид нар 4 сараас эхлээд хичээл ороод эхэлчихвэл энэ асуудалгүй болно гэсэн үг. Тэгэхээр сургалтын ерөнхий одоо том агуулгаар нь аваад үзэх юм бол агуулга бол эндийг өөрчлөгдөхгүйгээр явна. Харин багш нарт бол одоо бас илүү одоо тийм ээ энэ и контентээр телевиз телхичээлээр явагдсан зүйлүүдийг дэлгэрүүлэх, гэрийнхаа даалгавруудыг шалгах, хүүхдүүдэд яг тэр агуулгууд яаж өгсөн энэ төр дээр бол багш нараас алиаж илүү жаахан хүч хөдөлмөр шаардах, илүү ажиллах, илүү үр арга ухаан, ур чадварыг шаардах тийм ажлууд гарахыг үгүйсэхгүй. Энэ дээр бол манай багш нар одоо амжилттай энэ ажлын цаанд гарч чаднаа гэдэгт бид итгэлтэй байж байгаа.
Бид боловсролын хүрээлэнтэй хамтраад хүүхдүүдийн яг одоо Монголын боловсролын системд хийгдэж байгаа олон талын үйл ажиллагааг үзэгчдэд бол таниулахыг зорж танай байгууллагад нэлээд хэдэн дугаарыг одоо ингээд цагаан сарын одоо өмнө хийж дуусгах гэж байна. Тэгэхээр цаашид боловсролын хүрээлэнгээс 2020 онд шинээр хэрэгжүүлэх ямар ажлыг та бүхэн төлөвлөж байна? Энэ асуултаар бид тэрийн ярилцлагын цагаас дуусч байна. За баярлалаа. Ер нь дашин хэлэхэд манай өглөө хөтөлбөр бол манай боловсролын хүрээлэн тэгээ хамтарч бол одоо бүхэл бүтэн том ажлыг одоо ингээд ажилд хамтарч гарч байна. Та бүхний одоо энэ манайтай хамтарсан энэ ажилд бол хамт олонныхаа өмнөөс болон ер нь одоо Монголын тийм ээ сурагчид хүүхэд багчуудынхаа өмнөөс багш эцэг эхчүүдийнхээ өмнөөс таларснаа илэрхийлье. Яагаад гэвэл өглөө болгоны энэ хөтөлбөрөөр 7 хоногт 2 удаа бид нар яг тухайн судалгатгуун дээр яг юу тулгарч байгаа юм бэ? Энэний хөгжлийн асуудал ер нь ямар чиглэл хандлагатай байна? Цаашдаа яахаар байна? Заах арга зүй дидактик шийдлүүдийн хувьд юу хэрэгтэй байна гэдэг тал дээр энэ бүхэл бүтэн одоо тийм ээ аюулгүй чухал ийм контент болоод одоо бэлтгэгдсэн явдал бол манай хамт олонных талархалтай хандж байгаа. Дахин талархсан илэрхийлье. 2020 он бол бидний өмнө бас л одоо чухал энэ боловсролын судалгаа, сургалт, арга зүй, шийдлийн одоо чухал байгууллага утгаараа бол бас хэд хэдэн ажлуудыг төлөвлөн ажиллаж байна. Энд бол бид нар 2009 хөтөлбөрийн цикл гэдэг том онлын хувьнцнээс аваад үзэх юм бол 2024 оноос эхлээд манайх дараачийн шинэ шатны 10 жилийн одоо нэг үе дуусаад шинэ одоо сургалтын хөтөлбөр орох ийм чиг хандлагатай байж байгаа. Мастер төлөвлөгөө болоод бусад боловсрогдож байгаа бичиг баримтуудаар туссан байж байгаа. Энэ хүрээнд бид нар шинээр эхлэх тэр сургалтын хөтөлбөрийн суурь судалгааны ажлыг эхлэв. Ер нь бол яах юм бэ бид нар за энэ жил бол одоо 24 23 онд гэлээ за сургалтын хөтөлбөрөөр үг дүүгэнгээ боловсруулаад 24 онд цочроод ингээл яваад орчдөг биш. Одоо 20 оноос эхэл боловсруулаад энэ өдрийн яг энэ хэрэгжиж байгаа сургалтын хөтөлбөрт давуу тал юу байна? Дутагдaltaй тал юу байна? Энд нөлөөж байгаа хүчин зүйлийн судалгаануудыг гаргаж эхлэх ийм суурь судалгаануудыг эхлээд дараа нь бид нар сургалтынхаа энэ судалгаануудыг үнэлж яваад сургалтын энэ олон судалгаанууд байж байна. Одоо нийгмээс их шүүмжил авч штэ. Одоо дунд анги дахь 18 19 сургалтын одоо хичээлүүд орж байна. Энэ хүүхдүүд чинь даахгүй байна. Даалгавар одоо маш их байна. Энийг одоо ямар шин шийдлүүд байх юм бэ? Мэдээллийн технологи сургалтын энэ үйл процессыг бол нэлээд өөрчилж эхэлж байна. Одоо бид нар сая ярьлаа. Тэл хичээл ихтэл бид нар хуучин хизээ юм байсан тийм. Энэ хичээлүүдээр аваад ийм эзэгтэй үед бид нар бас цаана гарч чаддаг ийм байна. Тэгвэл энийг одоо оруулж иж яах юм бэ? За ухаалаг шийдлүүдийг одоо яаж хэрэглэх юм бэ? Энэ дэлхийн нийгэм маш хурдтай хөгжиж байна тийм ээ. Тэгээд artificial intelligence гэхэд энэ юм бол маш хүчтэй орж ирж байна. За тэгэхээр эдгээрүүдийг одоо хамарсан тэр шин сургалтын хөтөлбөрийн одоо бид нэр жишээлбэл одоо 20 онд суурийн тавиад 21 онд боловсруулад 22 онд тодорхой хэмжээний туршилтуудыг ингээд явуулдаг тийм арга туршлагууд байж байна. Хэрэгжүүлж үзээ тэгээд туршилтсан сурагч нь одоо зохиолцсон ийм одоо маш том ажил шүү дээ. Үндэстэн бүрийн тавигч гэдэг чухал асуудал. Ийм асуудлыг хийх хамгийн сүүл судалгааны ажлыг энд эхлүүлэх ийм ажил байж байна. Мэдээж хүүхдийн Монгол хүүхдийн судалгаа гэдэг бол асуудал бол бараад үндсэндээ нэг том ажлуудаа явж идэг. Энэ ажлуудаа үргэлжлүүлнэ. За дээд улс төрлийн тал дээр бид нар бас одоо судалгаануудыг үргэлжлүүлэх ийм чиг хандлагатай байж байна. Дээд улс төрөл дотор бол энэ багшийн ер нь энэ багш гэдэг энэ их том субъектуудын энэ зөөлөн ур чадвар яг сургалтын үндсэн одоо хард тийм ээ эсгээс гэж байна. Тэр ур чадваруудын одоо нэгдлүүдийг яаж зохион байгуулах юм. Энэ тал дээр ер нь одоо бид нар юу хийх ёстой байна вэ? Одоо ерөнхий боловсролын сургуулийн багш нар бид нар ямар дэмжлэг үзүүлэх ёстой гэдэг. Энэ талын судалгаануудыг бол өргөжлүүлэх ийм чиглэлтэй байж байна. Тэрнээс гадна манай хүрээлэн одоо 19 онд санаачлаад бид нар бол урд нь бас нэг ярьжсэн. Ер нь энэ дэлхийн нийт орнуудад Монгол улсын боловсролыг яг ямар чиг хандлагатай байна, ямар үе шаттай юм ч гэдэг юм тийм ээ. Энэ талаар бол тодорхой хэмжээний мэдээлэл өгөх хүрээнд бол анх удаа Education in Mongolia гэсэн номыг бэлтгэж гаргаад бидний 3 сард хэвлүүлж ийм ажлаа дуусгаж байна. Энэ хүрээнд бол ерөн одоо дэлхийн улс орнууд бол өөрийнхөө боловсролыг англи хэл дээр тийм боловсруулж гаргаж байгаа монголчууд ийм юм байж тэгээд хамгийн ихний судлаачаас эхсүүлж байгаа сонирхогч нь хүртэл уншдаг ийм одоо бүтээлийг гаргах хүрээн дээр хамтран ажиллаад дуусч байна. Бид нэр бол энэ 19 онд нэг том судалгаа хийсэн шүү дээ. Тэр юу байна вэ гэвэл боловсролын суурь судалгааны тайлан гэдэг ЮНЕСКО-той хамтарч хийсэн.
Энэ том суур судалгааны тайлан бол ер нь өнөөдөр энэ өнгөрсөн одоо 15 20 тийм ээ жилүүдэд зарим нь бол бүр урагшаа явж байгаа. Энэ чиглэлүүдээр бид нар боловсрал дээр ямар олдамжлтууд болсон бэ? Ямар алдаа тогтвол гаргасан юм бэ гэдэг ийм тайлбар гаргасан. Энийг бол одоо манай хүрээлэн хийсэн энэ их ач холбогдолтой. Энэ өдрийн одоо дээд улс төрийн болоод ерөнхий улс төрийн сургуулийн энэ шийдвэр гаргагчдын ширээн ном болсон. Ийм сайхан бүтээл гаргасан. Энэ бүтээлүүдэд цаашаа үргэлжлүүлж дахин одоо ямар нэг апдейт хийж явах хэрэгтэй юм аа гэдэг тал дээр бид нар бас үргэлжлүүлж ажиллах ийм ч хандлагатай байж байгаа. За баярлалаа, бидний ярилцах хугацаа дуусч байна. Та бүхний эрдмийн ажил их амжилт хүсье. Баярлалаа урилга авсанд. За баярлалаа. Та бүхэндээ бас энэ гэгээн тунгалаг өглөөг бол монголчуудынхаа оюун ухааныг гэгээр өссөн, оюун ухаанд хамгийн үнэтэй цочил өгсөн ийм сайхан одоо санаачлаг гаргаж манай хүрээлэнтэй хамтраажсан дахин талархал илэрхийлье. За та бүхэндээ амжилт хүсье. Баярлалаа. Монголын үндсийн олон нийтийн телевиз өглөө хөтөлбөр үргэлжлэн үзэгч та бүхэндээ хүрч байна.